Огторгын удмын дунд од мичдэг ялалзан шүн болжээ. Түм бомон од иргсийн зай чөлөөнд алтан гадас тодоос тод ялгарч арай зүөхөнтэй нь долоон бурхан гэрэлтэн цэнхэр дэлэгцэн үзэн сууга цэцэг шиг хөөхөн дүүнэр таан хөргөх эртний нэгэн домог эндээс эхэлж байна. Хол нутгийн нэг хаан хосгүй сайхан хатантай юмсанч хайртай хатнаан хаан хаашинч гаргалгүй үргэлжил ордон дом байлгадаг байжээ. Хатан нэг удаа хаантнаасан гатаа гарч цэцэрлэгээр зугаалахыг гуйж гин. Энэ удаад хайртай хатныхан гуйлтыг хаан аргагүй эрхэнд зөвшөөрчээ. Хөөрч догдолсон хатныг хөл хөнгөрч цэцэрлэгт хүрээлэнгээр цэнгэн зугаалж явтал хар газрын зүсэлдэгтэйгүй нэгэн шувуу харвсан сум шиг дүүлэн ирээд шүүрч боджээ. Мэгдэж сандарсан хаан мэргэн зурхай чан дуудаж "За, миний хатныг хэн олж ирж чадах вэ? Мэргэн зурхайч чи үннээр нь хэл." гэлээ. Зурхайч тэр дорн мэргэлэн байжээ. "Яа, таалал ясаар таны хатныг олж ирэх хүмүүс ойрхон байна хаантан минь." Гэвэл хаан "Зя. Тэгээд албат нарын чин дотор адуу малыг чинь хариулдаг өнчин өссөн 8 хөвгүн найдварт нь биелүүлэх юм байна да." Гэвэл хаан "Ухаа. За тэгээд." Гэхдээ хаантан минь нар жаргахаас нан амжуулахгүй бол энхри хатан чинь эргэж ирэхгүй учир тавилан угтжээ гэлээ. Хаантан тэр дороо 8 хөвгүнийг авчруулад "Наа, мэргэн шар зурхайчийн төлөвт миний хатныг та нар олж ирэх заяа төрөхтэй юм байна. Учир иймээс ухаанан уралдуулах цаг ирсэн байна. Хатныг минь эссэн минь дээр нь олж ирвэл хорвоо ертөнцийн зөвхөн миний ордонд байдаг алтан сумыг өгнө. Тэргээрч барахгүй сумыг чинь түгшмэл ноёдо болгоно. Харин та нар хэн юу чаддаг хаан эзэнтэй айлтгах" гэлээ. Учир явдлыг сонссон хөвгүүд ээлж дараалан ингэж өчөжээ. Нэг дэх хөвгүн "За би онилсноо алдалгүй мэргэн харуулж чаднаа." Гэвэл хоёр дахь хөвгүн "Би орчлонгийн нар сарыг саатуулж чадна." Гэтэл гурав дахь хөвгүн "Би далдан ямыг харах дархан үстэй билээ" гэлээ. Дөрөв дахь хөвгүн "Би аливаа юмыг үнрээр нь шиншилж айлч газраас олдог билээ" гэхэд тав дахь хөвгүн "Би шуурга салхи хоёрыг шууд сорж чадна." Тэгтэл 6 дахь хөвгүн "Тэнгис далайн усыг тэр чигээр нь сорж чадна оо." 7 дахь хөвгүн "Хормос тэнгэрийн дор хурдангүй чадна да би." Гэхэд 8 дахь хөвгүн "Би ямар ч юмыг явдал дундаа шүүрчтэй юм." Гэхэд хаан "Зя, мэдлээ. Ингээд нэгэн зүйлийг нэхэн санаваас алтан нарыг шингэхийн өмнө амжуулахгүй бол бүх юм талаар болж хатнaan би үрд алдах болно шүү. За хүүхдүүд минь замдаа сайн яваарэ гэд үдэж өгчээ. Найдвар хүлээсэн 8 хөвгүн хатны зугаалж явсан цэцэрлэгт ирүүтэн ажилдаа оржээ. Үнэрлэгч хөвгүн шиншилж байж байгаад тас шувуу хатныг аваад явсныг тогтоолоо гин. Холыг харагч хөвгүн тэдний хаа явааг нь хэлж өглөө гинэ. Тэгсэн мэргэн харваач хөө заасан зүг рүү суман онлон тавьжээ. Тас шувууны сарвуу гэмтэж хатан сум чөлөөтэй болж доош шидэгдлээ. Тэгэхээр сордог хөө шидийг үзүүлэн харавсан сум шиг доошиж яваа хатныг нааш нь дөхүүлэхэд
отгон хөвөн агаарт дүүлэн хатныг шүүрч явах зуртан ёроолгүй их далайд унчихжээ. Энэ хооронд аливаа юмыг тогтоогч хүн жаргаж байгаа нарыг тогтоом барьлаа. Тэгэнгүүт балгадаг хүн хатан отгон хүү хоёрын унсан далайн ёроолын гартал сорж аюулд өртсөн хоёрыг ил гаргажээ. Үүнийг харсан тас шувуу хатныг дахин шүүрхээр дүүгүрийн чулуу шиг дүүлэн орж ирлээ гэнэ. Тэгэнгүүт хурдангүйч хүн харвсан суммат гүйж хатныг шууны савраас өрсөн авахд отгон хөвөн босон шууны толгойг тас завжиж хаялаа. 7 дугаар хөвөнч нарыг тавин жаргууллаа. Ингээд хөвгүүд хатныг эсэн минь давж ирсэнд хаан салигт лам баярлаж амлсан болзлон биелүүлэх гэтэл хөвгүүд хаант минь бид ноёд түшмэд болох хүсэлгүй билээ. Харин таны тэр алтан сумнаас өөр юу ч бидэнд хэрэггүй гэж хаан зөөцгүй дээ би ч одоо ганцхан ширхэг сумаан та нарын ч одоо хэнд нь өгдөг юм бэлээ дээ гэхэд гүйгүй та өөрөө л болгоон шийддэг вэ гэцгээж. Энэ үнийг сонссон хаан хэсэг зуур бодол хэлснээр за яах вэ? Ингээд бэ энэ сумаан тэнгэр лөө харвна. Уралдаж очоод аль төрүүлж хүрсэн нь авдаа гэд сумаан тэнгэр өд онлон харвжээ. Тэгэнгүүт сумны хойноос 8 хүн зэрэгдсэн хөөрлөө. Тэгтэл отхон дүүн ахнараас нь тасран хурдалж тэнгэрт гарan алтан сумыг гүйцэж яваад тэндэн алтан гац од болжээ. 7 ахын ч гэсэн хойноос нь явж огторгуйн 7 бурхан од болсон гинэ. Огторгуйн хязгааргүй удмын дунд од мичдэг ялалцсан шөнө болжээ. Түн бомон од иргэсийн зайч хөлөөнд алтан гадас тодоос тод ялгарч арай зүүхэнтэй 7 бурхан гэрэлтэн. Сэнхэр дэлэгцэн үзэж суугаа цэцэг шиг хөөрхөн дуунарт ан хүргсэн эртний нэгэн домогт ингэж өгүүлсэн ажээ.